20-р зууны хамгийн нууцлаг, тайлагдшгүй эмнэлгийн үзэгдлүүдийн нэг болох энцефалит летаргик буюу нойрны тахлын тухай ярих гэж байна. Анхаарлаа хандуулна. 1916 он дэлхийн 1-р дайн хамгийн ширүү үедээ үргэлжилж байлаа. Европын залуус дайны талбарт амиа алдаж байх тэр үед твийн өөр нэг буланд огт тайлагдшгүй аимшигтай өвчин дэгдэж эхэлсэн юм. Хүмүүс гинт гүн нойронд автаж сэрхээ болж байна. Эмчнэр тэднийг сэрэхэд ухамсартай, ярьж хариулж чаддагч орхих төдийд дахин нойронд автана. Зарим нь 7 хоног, зарим нь сар, бүр зарим нь бүтэн жилийн турш нүдэ нээхгүй хэвтэж байлаа. Нийтдээ 1 сая гаруй хүн энэ өвчнөд нэрвэгдэж тэдний 500 мянга гаруй нь нас орсон байна. Амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь хизээж бүрэн эдлэрч чадсангүй. Энэ тахал 1915 онд Румынд эхэлсэн гэж үздэг бөгөөд дайны үеийн цэргүүдийн хөдөлгөөнөөр дамжин Европ даяар тархжээ. 1916 оны үйл Вена хотын нэгэн эмнэлэгт хачирхалтай өвчтнүүд ирж эхэлсэн байна. Тэд нойрмог, удаан хөдөлгөөнтэй, харц нь хоосон, нүд нь гүлэрсэн байдалтай байв. Зарим нь хоол идэж байгаад гинт унтчихна. Нөгөө нь ярьж байгаад дундаа унтна. Сэрэхэд хэвийн мэт боловч удалгүй дахин гүн нойронд автах нь аимшигтай. 1917 онд Австрийн мэдрэлийн эмч Константин фон Экономо энэ өвчнийг анх тодорхойлон сударж энцефалит летаргик буюу тархийг залхууруулагч үр өсөл хэмээн нэрлэсэн юм. Үүнтэй зэрэгцэн Францад Рене Круше ижил төрлийн өвчтнүүдийг судалж байсан бөгөөд тэдний судалгаанууд энэ өвчин аль хэдийн олон оронд тархсныг баталж байлаа. Өвчний эхний шинж тэмдэг нь халуурах, хоолоо өвдөх, толгой эргэх, дараа нь нүд давхар харагдах, биеийн хөдөлгөөн удаашрах, хит нойрмоглох шинж илэрнэ. Хүнд үед өвчтнүүд комын байдалд орж, зарим нь бүр хөдөлж, ярьж чадахгүй амьд хөшөө мэт болдог байв. Ухаан санаа нь хэвийн мэт боловч бие нь огт хөдөлдөггүй. Дотроо хашгирж байхад гаднаа чимээгүй. Хүүхдүүдэд энэ өвчин илүү ноцтой илэрч байлаа. Өвдсөн хүүхдүүдийн 3/1 нь зан авирын огцом өөрчлөлтөд орж, тайван бус, догшин, урдчлан таамаглах боломжгүй болж, зарим нь гэмт хэрэг үлдэх хүртэл өөрчлөгдсөн байдаг. 1918 онд өвчин Франц, Их Британд тахаж, 1919 он гэхэд Европоос хальж Америкийн нэгдсэн улс, Канад энтэг хүрчээ. 1920 онд тахал орбилдоо хүрсэн байна. Яг энэ үед дэлхийд дахинд өөр нэг том тахал, Испани ханиад зэрэг тахаж байсан тул эмчнэр энэ хоёр өвчин холбоотой байж магадгүй гэж таамаглажээ. Гэвч 2001 онд хийсэн судалгаагаар өвчтнүүдийн тархинаас томоогийн вирусын ямар ч улмөр илрээгүй бөгөөд энэ таамаг үгүйсгэгдсэн юм. Өнөөдрийн хүртэл энэхүү өвчний жинхэнэ шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Харамсалтай нь амьд үлдсэн хүмүүсийг бүрч аимшигтай хог заяа хүлээж байв. Идэвч байна гэж бодож байсан ч тэд 40-оос 50 наснда Паркинсоны өвчний маш хүнд хэлбэрт орж дахин хүшиж эхэлдэг байлаа. Залуу наснда нойрны тахалд нэрвэгцэн хүмүүс дунд наснда бараг хөдөлгөөнгүй чулуун мэт байдалд ордог байсан нь энэ өвчний хамгийн эмнэлэгтэй үр дагавар байв. 1960 онд Оливер Секс хэмээх мэдрэлийн эмч Бет Авраам эмнэлэгт ажиллаж байхдаа 1929 онд нойрны тахалд нэрвэгдэн олон 10 жил бараг хөдөлгөөнгүй андаар нь чулуу болсон мэт байдалтай хэвтэж байсан өвчтнүүдтэй тааралджээ. Тэд ухамсартай мэдрэхүйтэй байсан ч бараг мартагдсан хүмүүсээ. Секс эдлэр өвчтнүүдэд тухайн үед шинээр гарч ирсэн леводопа эмийг тусахад гайхалтай үр дүн гарч зарим нь 40 жилийн нойрноос сэрсэн юм. Нэгэн өвчтөн анх удаа хөдөлж, ярьж, инээж чадсан нь үнэхээр гайхамшиг байлаа. Гэвч харамсалтай нь хэдхэн сарын дараа өвчтнүүдийн байдал дахин дордож, эмийн нөлөө удаан үргэлжилсэнгүй. Энэхүү сэтгэл хөдлөлийн түүхийг Секс Сэрэлт нэртэй номдоо бичсэн бөгөөд уг бүтээл нь 1990 онд Сэрэлт нэртэй кино болон дэлгэцнээ гарчээ. Өнөөдрийг хүртэл энцефалит летаргик буюу нойрны тахлын жинхэнэ шалтгааныг хинч бүрэн тогтоож чадаагүй хэвээр байна. Орчин үеийн судлаачдын ихэнх нь энэ өвчин халдвар төвчин зүйлд бие махбод хид хүчтэй дахлааны хариу үзүүлснээс үүдэлтэй байж магадгүй гэж үздэгч уг таамаглал одоогоор батлагдаагүй байна. Энэ өвчин хаанаас хэрхэн гарч ирснийг хинч мэдэхгүй. Яагаад ямар шалтгаанаар гинт алга болсныг ч мөн тайлбарлаж чадаагүй. Тэр ч байтугай ирээдүйд дахин гарч ирэх хэсэг нь ч тодорхойгүй хэвээрээ. 1 сая гаруй хүнийг нэрвэж 500 мянга гаруй хүний амьд хүрч хэдэн 10 мянган хүнийг андаар нь чулуун мэт хөдөлгөөнгүй байдалд оруулсан энэ тахал нь эмнэлгийн түүхийн хамгийн нууцлаг, тайлагдшгүй хуудсуудын нэг хэвээр үлджээ.